Би энэ гэрэн дотор явна. Энэ гэрэн дотор би хүмүүжнэ. Энэ гэрэн дотор би эзэнд өөрийгөө зориулна. Энэ гэрэн дотор явж байгаад би хувь тавиландаа очино. Энэ гэрэн дотор би бусадтай харилцах болно. Энэ гэрэн харилцахад сургах болно. Тэр гэрэний мөн чанарыг бид нар ойлгох ёстой. Гэрэний өмнө бид нар бурхан ялцралын дундаас хэрхэн өөрийнхөө хүмүүсийг олж аваад босож гарч ирэх тэр өдрийн тухай бид нар түрүү ярьсан. Тэгэхээр та тэр өдрийн тухай эзнээс бас үргэлжлүүлэн нүүр тулан уулзаж ярилцаарэ. Тэр өдрийн тухай надад хэлж өгөөч. Тэр өдрийг надад баталж өгөөч гэж. Тэгээ гэрэний үндсэн зарчмуудыг бид нар үзсэн. Хамгийн нэгдүгээр зүрхнүүд долгионоор сүнсний долгионоор холбогддог тухай ярьсан маа. Бас бид нар бусдыг яг өөрсгөө хайрлахад гэрээ биднийг сургадаг тухай ярьсан маа. Тэгэхээр энэ нь боломжгүй юм ерөөсөө биш байхгүй юу? Энэ нь гэхдээ хүч чадлаар эрх мэдлэр хийгдэггүй харин миний сүнсээр гэж хэлсэн тийм ээ. Түүний сүнсээр хийгддэг. Түүний сүнс хаана ажилладаг вэ? Гэрээн дотор хүчин төвлөр ажилладаг. Бид нар гэрээн дотор орох ёстой. Бид нар ярьж байгаа шүү дээ. Түүний зам дээр гарах ёстой гэл. Энэ чинь бүгд нэг юм байхгүй юу? Түүний зам дээр гарна гэдэг чинь гэрэний зам дээр гарч ирэх тухай ярьж байна л гэсэн. Тэгээс амар энэ сувдачаад ямар олон юм дээр намайг байлгах гэдэг нь биш. Бурхан бидний хүсэлтэй ингэсэн маш тээ. Би бас сая тэр жижиг иш үзүүлэгчтэй намайг уншихад ингэж байгаа. Чи миний замаар, миний араас, миний арга замаар явах юм бол би чамтай ажиллах болно. Энэ их сонирхолтой ойлголт байгаа байхгүй юу? Түүний замаар, түүний араас, түүний арга замаар алах нь миний юмныг ширхэж байхгүй болчихсон. Тэгээ бид нар ингэж ярьдаг байсан тийм. Тэр биднийг хизээч орхихгүй, мартахгүй, хаяхгүй гэсэн. Энийг бол бид нар бүр зээжилсэн. Намайг хаяхгүй, орхихгүй, мартахгүй. Тэгээд жоох юм болонгот зам хийлээ те. Жижигхэн урууга тэнгэрлэг гоцоолгол та орхихгүй, мартахгүй, хаяхгүй. Нэг л тохиолдолд энэ маш хүчтэй ажиллаж байгаа. Энэ бол гэрийн дотор. Гэхдээ ямар тохиолдолд вэ гэхээр би түүний араас явж байгаа тохиолдол. Тэгээ би төсөөллөө. Эзэн намайг дагуулаа урагшилж байна. Намайг ч төдийгүй бас хүмүүсээ дагуулаа явж байна. Тэр урагшаа явж байгаа. Гэхдээ тэр надад хаяхгүй, мартахгүй, орхихгүй гэж хэлэхдээ тэр яаж ч урагшаа явж исэн намайг хаяхгүй, яаж ч урагшаа хүчрхэг зүтгэж исэн намайг орхихгүй, яаж ч урагшаа явж исэн намайг мартахгүй. Хичнээн хол би хоцорсон ч, хичнээн хол би орхигдсон ч тэр намайг хаяхгүй бас мартахгүй. Манай нэг хамаатны хүүхдээ хорин болоо. Тэгээд манай ээж аваа хоёрыг биогоос авчрах гээд нэг машинтай нэг хүн явахгүй юу? Зээ хүн явсан чинь өөрийнх нь гэр биод өөрийнхөө гэрээр орчоод буцаж явахдаа өвөөгөө мартаа явсан байл яах вэ? Тэгээд замдаа яж байгаа би юу яах гэж байвч яана өвөөг мартаа би ястаа алдуулсан гэх. Тэгээд мэдээч ирээд хурж ирээд өвөөдөө загнасан чи бүхэл бүтэн намайг хүн мартаад тахтаа яа гэв. Бурхан мартахгүй. 6 тэрбум хүн байсан ч мартахгүй. Ганцхан бид нар араас нь явах хэрэгтэй. Түүнээс тэр биднийг ингээд яна би чамаа хайхгүй, мартахгүй, орхихгүй гэсэн гээд намайг дагаад ингээд муур болгон шиг миний араас гүүх гээгүй юм. Тэгэхээр бид нар ойлгох хэрэгтэй байхгүй юу? Би түүний араас явж байна эсвэл би юуны араас яваад байна ингээд нэмэгдсэн чинь нэг юм яваал байсан чинь юу миний урд юу вэ наа? Хүн байна уу, амьтан байна уу, юу вэ? Нөхцөл байдал байна уу, асуудал байна уу, мөнгө байна уу? Тэ юу ч хийж болно шүү дээ. Дур сонирхол байна уу, дом байна уу? Тэрний араас яваад байна эсвэл би түүний араас л явж байгаа бол заримдаа бид нар бүдэрн уйл нэг хэсэг явахыг хүсэхгүй харин тэр мартахгүй, орхихгүй, хаяхгүй гэж амласан. Түүний зам дээр л яваа бол бид нар энэ ялгааг ойлгох хэрэгтэй. Тэгээд бурхан бидэнд энэ амлалтыг өгсөн учраас тэр ямар ч байсан биднийг батж гаргаж ирээд яв. Харин өнөөдрийн бурханы ажиллаж байгаа ажиллагаа бол маш түргэцтэй. Тэр биднээсээ лаглаагаа суугаад байгаасаа гэж хүсэхгүй байна. Тийм ч учраас тэр биднийг юу гэж хэлж байгаа нөхөд гомдол шарах мархаа бүгдийг шууд над руу даруй яв. Яг л би өнөөдөр ийм хурдцтай ажиллаж байгаа учраас энэ бол бүр 3-4 жилийн өмнөөс яригдсан зүйл байхгүй. Ерөөсөө миний араас яв. Ерөөсөө миний араас мөшөг. Ямар хэцүү байсан ч мөшөг. Ямар хэцүү байсан ч яв. Юу ч болж байсан зүгээр яваад л бай. Яг л би өнөөдөр чамаа зогсоосаа гэж хүсэхгүй. Өнөөдөр би чамаа хин нэгэнд гомдоод уйлаа суугаасаа гэж хүсэхгүй. Эсвэл өнөөдөр амар хэцүү зүйлтэй учраас за боли би ерөөсөө чадахгүй юм байна гэж үлдээсэй гэж хүсэхгүй байна.
Хэдийгээр тэр хаяхгүй, мартахгүй, орхихгүй ч гэсэн хэмнэл гэж байна шүү дээ. Бид нар түүнтэй алхаагаа нийлүүлээд хэмнэлтэй байх хэрэгтэй түүнтэй. Тэр нэг хэсэг бидний хүлээсэн тийм ээ. Хангалттай хүлээсэн. Харин өнөөдөр бол босож ирж байна. Тэр босч хахад бид нар ч босох хэрэгтэй. Бид нар түүнийг яг яаж хөдөлж чинь тэрийг дагаж хөдөлж сурах хэрэгтэй байна. Энэ өнөө цагийн гарцаагүй шаардлага болж байна. За жинхэнэ нөлөөтэй байх тухай бид нар ярьсан. Гэрээ дотор байдаг хүмүүс үнэхээр нөлөөлж чаддаг байх хэрэгтэй. Гэрээ бол амин хувиа хичээхгүй, гэрээ бол дарангуйлаас маш ангид юм аа. Ямар ч дарангуйлал тэнд байхгүй. Гэрээ бол бүрэн зориулалт. За бид нар энийг ярьсан боловч би дахиад ярих хүсэж байна. Бүрэн зориулалт ерөөсөн. Амос номын 3:3. Амос номын 3:3 дээр юу гэж байдаг вэ? Хоёр хүн тохиролцоогүй бол яаж алхах вэ гэж хэлсэн байгаа тийм үү? Тэгэхээр энэ чинь ямар ч хоёулаа харилцсан тохиролцоо байгаа байхгүй юу? Ямар ч хариу нэхгүйгээр гэрээ штэ хоёр хүн харилцсан тохиролцохтой яаж явагдаж байна вэ гэхээр би өгсөн. Харин үр жимс нь хизээ нэгэн цагт ургаж гарч ирдэг. Энэ бол гэрээ ажилтдаг одоо зарчим байна л да. Би өгсөн одоо тэгээд тэр хүнээс эргүүлээд юм шаад. Би хүүхдүүдтэй одоо ингээ хоол өгч जैन тий. Тэгэл одоо ингээ одоо мөн чи ямар сони юм би одоо би чамайг ийм шин тэжээлтэй хоолоод байгаа. Чи одоо 5 см өндөр болоод байгаа гэдэг. Ядаж 20 болох хэрэгтэй ш. Тэгэл зодоод иж болохгүй ш. Би тэр чин хүлээц шаарддаг тийм үү. Бид нар хүүхдүүдтэй ер нь эцэг эхийн сэтгэл бас хүүхдүүдтэй харангүй хийдэг үсттэй бид нар ер нь бол ингээл бичээлтэй. За би энэний төлбөр тэдэнд өр хийсэн. Ирээдүйд би энийг тийм цалинтай болохоор тэдэн хувийг авах юм шүү гэ. Тэгдэггүй штэ бид нар. Тэр одоо ирээдүйд өндөр цалинтай болсон надаа юм өгөхгүй байсан бид нар юу ч боддоггүй бидтэй. Яг боддог хүн би тэр тухай яриаггүй байна. Боддоггүйгүүдийн тухай ярьж байна. Бид нар тэдний төлөө нойроо зориулдаг. Бид нар тэдний төлөө бүх юмаа зориулдаг тийм ээ. Бид нар бүх юмаа зориулдаг. Гэтэ бид нар ерөөсөө хариу нэхгүй байж чаддаг аав ээж нь учраас. Бид нар том болоод юм ялаалахгүй байсан ч гэсэн яг зарим хүмүүс жишээ өсгөж эндэлсний хариу мариу гэдэг л тэгэхгүй хүмүүс байна. Үгүй би тэр бэштэй энэ бүр санаатайгаар ухамсартайгаар хүнд өөрийгөө зориулж байгаа зориултыг би яриад байгаа байхгүй. Харин үр жимс ургана. Гарцаагүй. Яг хүний хүүхэд эцэг ихтэй юм өгөхгүй байж болно. Үр жимс гарахгүй байж болно. Харин гэрээ бол заавал үр жимс гаргана. Үр жимс Есүс хэлсэнтэй та нар үр жимс ургуулах ёстой гэж. Тэр үр жимс хаанаас гарч ирэх вэ? Гэрээний үр жимсийг ярьж шээ. Гэрээ нь тэр их тасралтгүй хийж байгаа бусдад өөрийгөө зориулж байгаа зориулалт тэр одоо тий хөрөнгө оруулалт. Заавал мөнгө хаалгүй байхгүй юу? Мөнгө бол ер нь хамгийн наазахын хөрөнгө оруулалт тийм үү? Бүр ингэж бүр амьдралаараа цаг хугацаагаараа бүр ингэ байдаг бүхнээрээ үр хөвгтдээ хэн нэгэнд хөрөнгө оруулна гэдэг чинь гэрээнд бол хоосон байхгүй. Заавал үр жимс ургана. Тэгэд Есүс биднийг маш их үр жимс ургуулаарай гэж хэлсэн байна. Тэгээд бид нар энийг дараад нь хурааж авах нь. Гэхдээ энэ бол маш их хүлээцийг төвчээр он жилүү цаг хугацааг шаарддаг асуудал байгаа байхгүй. Бид нар энийг ойлгох ёстой. Түүнээс өгчөөл за одоо ч энэ ямар сони би яад өгдөг юм болоо гэхгүй. Эсвэл би чамайг тэгэхэд өвчтэй байх чи асуусан. Одоо би жоохон өвдөд энэ чи намайг асарвал ямар ч гэдэг юм. Тийм ёрын хандлага дээр ерөөсөө суугдаг байхгүй. Би сая нэг шөнө нэг сонирхолтой зүйлийг ойлгоод тэгээ ер нь хачин болсон л доо. Манай ээж хүнд өвчтэй байгаа. Тэгээд нөө унтахгүй байсан байхгүй. Тэгээд би яахад би нөө ирүүл юм чинь нойр хүрээд. Тэгээл ингээл унтмаар байдаг. Тэгсэн чинь ээж унтахгүй. Тэгээл яалал хүрхийн хамт ингээл. Тэгээд намайг болохоор миний хүү зүгээр унт гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр би тэгээ сүулдээ бүр ятаргаатын зүгээр. Яахаар би хардсан мартын нойроо хармалсан хүнчээс гацин бодож байгаа юм чинь. Унтахээс ёо тамтай би хизээ нэг сайхан унтах юм болоо гэж бүр солиорч гэж байгаа. Тэгээ би зүгээр юуг ойлгосон бэхээр би зүгээр ээжигээ бодсон л доо. Миний ээж болохоор хизээч төв учруулахгүй юмсан л гэж амьдэрдэг. Бүх ээжүүд адилхан тийм үү. Төв учруулах. Тэр жоохон байхад намайг няраа байхад ядаргаатай балерин зүг бүсний төрсөн өсгтэй энэ зүгээр ядаргаатай ингээл тэгдэг байсан бол одоо өнөөдөр би ингээд цогцож явах уу. Тэр тэгээгүй л ахгүй юу. Тэгээ тэрнийхээ төлөө тэр надад өнөөдөр юу ч хэлээгүй те. Суда би чамайг ингэж өсгсөн би нойргүйсэн гэтэл чи ганц шин надаас нойроод ерөөс тийм хэлээгүй. Харин миний хүн ээж нь зүгээр ямар их амар хичээлт байна. Үнэхээр амар байхгүй. Зүгээр л энэ би өөрөөсөө нээж байгаа байхгүй. Тэгээ би бодлоо.
Давид 5 хүүхэдтэй. Би тэднийхээ төлөө өнөөдөр үхээс буцахгүй би ингээл чадлынхаа ерөөсөө ингээл бүр нөхөр өстэй ирүүл ерөөс ингээл гэтэл би хөгшөе. Би бас яг ийцгээ болъё. Гэж батсан чи бүр ингээл ийшээ чи юм зураал явж байгаа юм чи. Гэрээний харилцаа бол үнэхээр агуу юм билээ. Гэрээний харилцаа бидний дотор хөгжих ёстой. Тэгэх юм бол бид нар гонгинж гоншгонхоо болно. Бид нар өөрсдөө бусдад ингээ харамгүй зориулж сурна. Энэндээ бид нар нэг сүйд болоод тэгээд би ястан амар зориулаад тагаал тэрнийхээ төлөө медаль авах гэдэг юм яг харин үр жимс бол заавал ургана. Яг л бидний бурхан өөрөө зохиогоод өөрөө биднийг тийш нь татан оруулсан учраас бурханы зохиож татаж оруулсан зүйлд үр жимс урахгүй гэж байх уу? Тэр нь л гол байгаа байхгүй юу? Заавал ургана. Тэгээ би бодчихсон. Би хэдэн шин би ингэх юм болоо гэ. Хэдэн хэрэгтэй вэ? Хэдэн шинээр нь би тэнд суух нь ш. Харин үр жимс заавал ургана. Ямар гэчийн үр жимс ургах юм бэ мэдэхгүй. Гэхдээ тэр үр жимсийг ургуулж байгаа. Тэгэхээр зүгээр асар их амин хувийн хичээлтэй харахтаа би ёо ёстой үх ямар хэрэгтэй вэ те. Тэгээ иймэрхүү зүйлүүд бидний амьдралд тохиолдож байгаа. Тэгэхээр гэрээ бол тийм биш. 100% бүрэн зориулалт. Тэгэхээр өнөөдрөөс эхлээ та ингээл нэг амар ингээл та яг би яг гэж битээ ихлээрээ зүгээр амьдрал танд өөрөө сургаал өгнө. Намайг сургаж байгаа шиг таныг бас сургана. Тэгээ та өөрийгөө харна. Тэгээ амар өмхий байгааг мэдээд утна өөрөөсөө. Би өөрийгөө яг зохимор санагдчихсэн. Ямар заваа амтан би чи. Өөрийгөө зохиж болохгүй л дээ. Тэгээд би бурхнаас гуйс аава яах вэ? Энэ балиар суудаг та алаад өгчөөч яах вэ? Тэгээд өөр оронд нь үдсгэлэнтэй тэр хүүхдээ хүнээ гаргаж аваач. Бүрэн зориулалт. Тэгээ энийг бол бид нар эцэг эхийнхээ зүрх сэтгэлээс харж болно. Тэд нар биднээсийг манай охин өчигдөрт ээжээ. Та одоо ер нь намайг ачаа хариулах гэж төрүүлв үү? Эсвэл одоо яг охин минь гэж төрүүлв үү? Бас сонирхолтой асуулт 7 настай хүүхэд. Гэхдээ би одоо ингэж чи миний ачааг хариул гэж төрүүлээгүй ямар ч байсан. Харин чи миний охин мөн үү гэж мөө. Тэгэхээр энэ бол зөв бүгд амин хувийн хичээлт гэрээний тэс эсрэг зүйл байхгүй юу? Бид нар хариу харах эрэхгүй хүмүүс болчиход байна. Эрэхтэй л дээ. Гэтэ эрэхээсээ татгалздаг хүмүүс болчиход байгаа байхгүй юу? За танд ойлгоход хэцүү байсан ч гэсэн тэгээ бурхан ойлгуулах болтугай. Олон янз бүрийн шүнийг танд өгөх болтугай. Надад өгсөн шиг өгөх болтугай. Тэгэл би ээжигээ хасарч байхдаа би бодож байсан байхгүй юу? Тэгэл ярваж марвал яна би тэгэл чи намайг цэвэрлэх хэвээр унцах хэвээр л гэтчихсэн баг та. Тийм үстэй. Тэгээ энэ бол 100% юу бидний дэлхийн хэллэгээр эцэг эхийн ачийг хариулах гэж ярьдаг. Харин би гэрээний тухай ярьж байна. Энэ тэс үнэлж шүү дээ. Төрсөн ээж аав хүүхдийн хооронд бол өөр. Харин сүнс дотор төрсөн ах дүүсийн хооронд бол өөр. Гэхдээ энэ боломжтой. Яагаад гэвэл энэ хүний хүчээрч биш, эрх мэдлээрч биш, ганцхан түүний сүнсээр хийгддэг учраас. Би та нарыг гэрээний дотор орсон хүмүүс байгаасаа гэж хүсэж байна. Тэгвэл та бид нар хамтарч ажиллаж чадна. Гэрээний хүмүүс гэдэг нь өдөр болгон уулзалтаа тэрвэрлдээд идэг хүмүүсийг хэлэхгүй. Харин амьдралаараа нэг юм дотор алхдаг тийм хүмүүсийг хэлнэ. Цөмөр гэрээний хүмүүс болцгоё. Бид нарт өөр ямар ч хайр, өөр ямар ч нялуурал хэрэггүй. Өчигд намайг хайрлахгүй, ингэхгүй, гэрээ байгаад хангалттай. Хайр тэнд байдаг. Йонатан Давид хоёрын хувьд бол байгуулсан гэрээ нь байн хурцлагдчихсэн. Гэрээ хурцлагддаг, шалгагддаг, сэргээгддэг. Бид нар гэрээний хүмүүс шүү гэдэг амьдралын хүнд нөхцөл байдлууд баталж өгч байдаг. Давид хаднаас хад, уулаас уул, агуугаас агуур тэнээд явж байхад, амь насанд нь аюул тулгарч байхад, Йонатан үргэлж түүний тал байсан бөгөөд өөхөх аюулаас хүртэл аварж исэн. Өөрийнхөө эцгээс хүртэл тэр аварж исэн. Өөрийнхөө эцгээс аврахтаа эцгийгээ эзний томилсон хүнийг алхаас нь бас аварж исэн. Тэгэхээр Йонатан бол алтан зүрхтэй яг жинхэнэ гэрээний эрх хүн байгаа байхгүй юу? Жинхэнэ гэрээд бүр үнэхээр яг ойлгосон юм. Юм учраас тэр хоёрын гэрээ байнга шалгагдчихсэн. Тэгээ дараад нь Давид яасан бэ гэхээр Йонатан өнгөрсөн ч Йонатан тэр сайн сайхныг харахгүй нас болсон ч бид нар ярьдаг ч Йонатан хэрвээ Давидтай аавыгаа орхиод Давидтай хамт явсан бол гэж. Одоо мэдхгүй тэгвэл бас нэг өөр дүүх яригдтал байсан баг. Гэхдээ